Сайн мэцэн stand up нэглэжтэй. Өнөөдрөө төлөө Sandstone гэх map дээр хэрхэн smoke шидэг талаар City Terror талаас хоёулангаас нь өгөхөөр бэлтлээ. Тэгээ олон юм ярилцлага тэгээд хачнаас арчлаасан бичлэгээ үздэг. Эхний smoke шидэг газар бол нэг стелласаа нэг байшин байдаг. Байшингийн нэг хаалган дээр зогсож жагаад яг өсөрөхгүйгээр зүгээр шидэнгүүд яг энэ хэсэг энэ Б хэсгийн яг энэ гол хэсгийг утаад өгдөг. Энэ хэсгийг утж өнгөд нэг City талаас буудах байрлалын илүү алдагдуулж өгдөг. Дараач байгаа нь бол хонглоор яваад хамгийн сүүлчийн банд дээр нь ингэж яг тааруулж агаад шидэх үед яг тэр Б сайт руу орж ирдэг шат хэсгийг ингээд утаад өгдөг. Дараач байгаа нь бол нэг хонгил хэсэг гэдэг. Дахиад муу адил. Тэгээ яг энэ smoke яг тааруулж агаад шидэд өгөнгөд нэг мэд талаас орж ирэх талыг хаагаад өгдөг. Дараач нь бол City талаас нэг Б-рүү А руу орж ирдэг сайтаас нэг хонглоор яваад өгөнгөд нэг байдаг. Тэгээ тэрнийх нь нэг 2 дугаар модон дээр нь тааруулаад өгвөл энэ хажуу талаас орж ирэх талыг утаад өгдөг. Дараач нь бол А талаас нэг хажуу талаас орж ирэх талыг ингээ хаагаад өгдөг. Ерөөдөө мэд талаас орж ирдэг. Тэгээ ер нь тэгээд ихэвчлэн энэгээр нэлийн хүмүүс орж ирдэг болохоор энэ smoke нэлийн ихтэй ах гэж бодож байна. Дараач бол нэг хонглын хажуудад нэг модон дээр зогсоод яг өсөрж байгаа шидвэл нэг А тал руу сэтгэлээс орж ирдэг талыг айгүй сайн хаагдаг. Энэ нэлээд хэрэгтэй smoke бах гэж бодож байна ер нь. Яг тэгвэл энэ айгүй их мэд талаас орж ирж байгаа хүмүүс айгүй эндээс айгүй их буудалж өгдөг. Яг бичлэг таалагдсан гэдэгт найдаж байна. Тэгээд арай та ийм гоё бичлэгүүдтэй тэгээд subscribe бидрээ дарахгүй юм байгаас тий. Дарахгүй юм биш үү? За дарахал хэлгүүдэй тийм ээ. Та ч яг одоо миний бичлэг үзэж байгаа болохоор дарахал явах. Үгүй бол за тогсон. За. Лайк and subscribe дараарай. Дараагийн бичлэг уралдаа түр. Bye bye.